За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ. Хариулт асуулганд оролцож байгаа. За энэ квизийг бүгэлж байгаа хүмүүстээ сабмит хийснийхаа дараа бас буцаад юм өөрчлөх боломжтой болоход олгол ямар харагдах нь мөн бус хүмүүсийнхээ мэдээлэлд бас танилцах боломжийг олгоё. See summary chart буюу нийт хүмүүс одоо ер нь аль асуултыг сонгоод байгаа юм бэ гэдгийг харах боломжтой. За progress bar-ыг ятсан. За shuffle. За асуултууд нь автоматар байраа солихооргүйгээр. За тэгэд энийг нь дарчээ. Одоо шууд нөгөө юугаа submission харахгүй дараа нь мэйлээр нь очно гэсэн үг. Энэ мэйлээр нь очиод тэндээсээ харах боломжтой. За ингээд сейвлээд превiew хийгээд за энэ бол required болохоор үнийг ингээд хийчихээ. За энэ дээр тэгээд нохой инглээ. За hidden text бичлээ, их юм бичлээ. Энэ бол short answer, энэ бол paragraph төрлийн асуулт. За үнэлгээгээ өглөө. Эндээс хідэн сонголтуудаа хийлээ. За required тавихгүй бол ингээд алгасаад явчих болно. Тийм болохоор хэрвээ яг QC хийгээд за эсвэл санал асуулгатаа ч гэсэн заавал юмудаа авах гэж байгаа бол за юу хийгээрэй. Required гэж дарах хэрэгтэй. За required гэдгийг яаж дарах вэ гэхээр жишээ нь одоо question руу ороод энийг чи заавал харуулах хэрэгтэй юм бол энэ required дээр нь дарчна гэсэн. Тэгэх юм бол энэ чинь ингээд улаан одтой болоод ингээд харагдана гэсэн. Яг нь email бас ингээд одтой энийг заавал бүглэхгүй submit хийж болохгүй. За тэгэхээр see previous responses гэж чинь. За энийг шинэ tab дээр нээчи. Edit response гэдгийг энэ tab дээр ингээд нээгээд би бас өөрчлөх боломжтой. You're editing your response. Тэгээд энийг өөр хүмүүс рүү явах юм бол өөр хүмүүс бас энийг энэ линкийг явуулчих юм бол өөрчлөх хэрэгтэй юм байна. За одоо ингэх юм бол яг энэ асуулганд оролцож байгаа хүмүүс ямар хариулт сонгоод хийсэн бэ гэдгийг ингээд харах боломжтой болж байна. Гэт нийтдээ 4 респонс ирсэн тий харагдаж байна. За тэгээд 4 хүн бол дөрүүлээ энэ юг сонгосон юм байна. Нохойг 100% сонгосон юм байна. Загас муур энэ гэж байхгүй байна, сонгоогүй байна гэх байдлаар харуулж байна. За ийм байдлаар бас хэрэглэгчид өөрсдийнхөө бусд хүмүүс одоо ямар хуу өгсөн бэ гэдгийг ингэж харах боломжтой байх нэ.